Монгол Улсын хурлын гишүүн Мантахай нарын 10 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын хуралд өргөн мэдүүлсэн хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны хөгжлийн зорилт төлбөртэй байх асуудал туссан боловч холбогдох хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч өргөн мэдүүлээгүй болно. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлтсүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Иймээс Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсэгт анхдагч болон хуулийн шинжилсэн найруулгын төслийн анхны хэлтсүүлгээр санал хурааж шийдвэрлсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан байнгын хороо төслийг эцсийн хэлтсүүлэгт бэлтгэхдээ хууль тогтоомжийн хоорондын уялдааг хангах зорилгоор холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан хамтд нь хэлтсүүлж болно гэж заасныг үндэслэн хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 5 дахь хэсэгт 6-гийн 5-9 хөдөө аж ахуйн хөгжлийн зорилт хөтөлбөр гэсэн заалт нэмэх хуулийн төслийг боловсрууллаа. Байнгын хорооны эрхэм гишүүдээ хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлтсэн шийдвэрлэж өгнө. Улсын хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч Бат Эрдэнэ.